За сайн юм гэж. Эх орондоо тавтай байр сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. Монгол дээр гоё юм гэхдээ цаг хараа гойжуулаад болсон байна. Тэг сайн хавар ирээд таньш нээсэн бай. За тэгээд цөөхөн хоног Монгол улстай ажлын шугамаар тэр их одоо ачааллаас төр чөлөө аваад ирсэн. Тэгээд бас маш завгүй байгаа энэ дунд нь зан зуршгүй ойлго ярилцаж ярилцлага гэж бодоод явж байна. За миний нэгэн айдлаар би бол одоо инх соёл гэдэг одоо энэ бүсгүйг ямар амжилт байгуулад одоогоор ямар амжилттай яваг төдийлсэн мэдхгүй байгаа. Надтай адилхан бас одоо монголчууд манаас төдийлсэн мэдээгүй байгаа. Тийм учраас хоёул эхнээсээ танилцсан байна. Намайг бол инх соёл гэдэг одоо энэ жил 21 нас хүрсэн байгаа. Тэгээд Солонгос улсад анх 17 настай хүрдэг жилээ Солонгос улсад ахлах сургуульд тоглохоор Солонгос улс руу явсан. Тэгээд би бол манай ээж одоо улирлын тамирчин гэдэг болохоор анхнаасаа ер нь бол өөрөө мэдгүй бараг төгөлд орохдоо зааланд бараг өссөн. Тэгээд улирлт тэгж анх тоглож байгаа. Одоо манай Инакура мод улирлын баг гэдэг үстэй Монголын дээдлийн тийм Монголын дээдлийн тэнд одоо тоглож байгаа. Тэгээд нэг өдөр ингээд санал Солонгос ингээд ахлах сургуулийн улирлт ингээд тоглох санал ирсэн байхгүй. Тэгээд хиндэ ингээд ер нь жоохон айгаад гэх юм уу. Тэгээд дээрээс нь одоо яг улирлын тамирчнаад одоо ингэж ажил эхлээд одоо их тийм хүмүүс Монгол байдгүй байхгүй юу. Ерөнхийдөө бол манай улирлын тамирчид одоо давхар ажил эрхлэнгээ улирлт тоглолтоо яг нэг тийм байсан учраас чигсэндээ ер нь за нэг 10 жилийн төсөд одоо гадаад одоо хичээлээгээ сурахаар л явъя да. Манай хич бас одоо тэгж юусан байхгүй. Монголоос муултаа тоглож байгаа. Ер нь бол дуусаад хичээлээс гараад. Тийм байж байгаа. Би ч гэсэн за одоо улирлын нэг болий доо гэж байжсэн чинь яг нэг өдөр гэрийнхээ яг өөрөө нэг сууж дээдлийг ингэ дууссан байжсэн чинь манай ээж ингэ Солонгост ингэ тоглож байгаа ирсэн тамирчид ингэ сайд ирсэн байна. Яг Монгол хоёр тамирчид Солонгосын тэр яг жилийн лиг тогложсэн байхгүй. Тэгээ айгүй сайд ирсэн байна манай ээж. Чи яг нэг жил бэлтгэл хийгээд хүрээдүрэл ямар гэх. Тэгж анхсан л ээжтэй австраа гэж яг ярьж байгаа. Тэгээ яг ээжтэй ингэ за та яг нэг жил басны дараалал авъя шүү. Би яг нэг жил л явъя гэд. Тэгээд анх сэтгэл шүлүүдээ Солонгос явсан. Тэгээд очиж Солонгос ахлах сургуулийн 1 2 гараа гэж тоглоо. Тэгээд одоо төгсөөд яг спортын тим сургууль яг мэрэгжлийн бол тамирчин гэдэг одоо ангид гэсэн үг шүү дээ тийм. Ангид биш одоо юу гэх юм бэ? Сургууль нь одоо ингээд зүгээр л яг нэг хүүхдийн сургууль мөртлөө тэндээ одоо улирлын тамирчныхаа нь одоо одоо сургуулийн шигшээ баг. Тийм сургуулийн шигшээ баг гэж явдаг байхгүй. Тэгээд сургуулийн шигшээ багасаа тоглонгоо бэлтгэлээ хангуулаад тэгээ ер нь Солонгос дэлхийн ачаалттай бэлтгэл бас хийлгээд тэгээд төгссөн байгаа. Ахлах сургуулаа төгсчөөд аль хүртэл юм л юм да. Зөндөө юм болсон. Эндээс яриул нэг юм сонирхолтой. Таах дүнш нэг жил явна гэж авчаад батсан чи ингээ манай тасгалж уулгснаар ч гэсэндээ жоо. Эхлээд намайг чиүр нэгээ Солонгос бүгдээ Солонгосын лиг юу ингээ тоглох юм байна. Ингээ үрчлүүлнэ гэдэг. Тэгээ би тэр үе жоохон айгаад одоо 2 дахь ингээ ахлах сургуулаа 2 дахь ингээ намайг үрчлүүлэхгүй гэдэг. Тэгээ би тэр үед айгаад юм үрчлүүлээд тэглэж одоо лиг Солонгосын дээдлийг өөр айгу том хүлээж чанартай л ихтэй ордог. Тэгээд тийм учраас ер нь за би тэр хүртлээр явахгүй хаалцсан бол хүртэл тоглолт бол болохаа гэж одоо тэгээд эхлээ тийм үрчлүүлэх саналыг бол болсон. Тэгээд угаасаа тэр чинь нэлээ жоохон хүүхдэд бол нэлээ амар юм шигтэй үрчлүүлэх нь гэж одоо яг гэр бүл adoption гэдэг шиг тийм удаа тэр ч одоо Солонгос иргэл удаа Солонгосын хийх тийм тоглох юм. Тэгээд тэр нь тухайн үедээ за би чадахгүй хаа гэж ер нь нэлээ юу яагаад айгаад тийм. Тэгээд 2 дахь ангид бол татуулаад тэгээ 3 дахь ангид ороод ирсэн чинь миний нөгөө чадвар ч юм уу бүр жоохон илүү ахиад тэг хүмүүс ч гэсэн ингээ бүр ингээ гинтэй ингээ анхаарал үзэж байгаа. Тэгээд 3 дахь ангидаа нэлээд олон хүмүүс дахиад ингээшэл сонирхож нэлээд асуулсан. Тэгээд ингээшлээс бол чадаагүй болохоор Солонгосынхаа рафсад нэр өгч чадаагүй. Шууд төсөөд их сургууль гарсан. Тэгээд их сургуулаараа байжсэн чинь нэвтрүүлэг тэр Wonder Dogs гэдэг тэр шинэ тасгалжуулагч Ким Янг нэвтрүүлгийн санал бас ирсэн. Тэгээд ингээд лигт байх замч. Их сургууль тавьсан. Тийм яг их сургууль байж байгаа. Тэгээд байжсэн чинь тийм одоо өөр про лигтэй ингээд тоглож чадаагүй одоо тийм боломж олдоогүй ч юм уу. Наа чи жишээ нь иргэн шил байхгүй учраас тоглож чадахгүй байгаа. Би тийм одоо тамирчдыг цуглуулад 2 дахь лигээс тамирчид цуглуулад тэгээд эндээс баг бүртгүүлээд бид зурагтад 2 сар хийгээд тэгээд тэр маань цацагдаад ирсэн чинь хүмүүс ч гэсэн айгүй үнэтэй нэлээд одоо юу гэх юм үзэлт болтой байж таараад тэгээд өгж байжсэн чинь
тэр Wonder Dogs дээр нэг багтай мах тоглож байсан. Тэр нэг ингээд Pro Team-ийн өмнө жилийн 2 дугаар байранд орж ирсэн юм. Тэр багтайгаа өмнө тоглож байсан байхгүй. Тэсний тэрүүгээр юм болов тэдний багийн тасалж болж дахиад намайг энд одоо Монголын лигтэй амралтаараа сая өмнө жилийн 11 сар тоглож байхад одоо голоос нь дуудаад тэгээс Солонгосын лигт иргэншлэгүүч гэсэндээ Аз тамирчин гэж одоо нэг импорт хийсэн. Одоо Лигонор тамирчнаар тэгээд дуудагтаад очиод болсон байна. Ер нь тэгэхээр одоо их соёл маань Солонгостой төвлөрч амьдардаг гэсэн үг үү? Монголтой төвлөрч байна гэсэн үг. Солонгостой. Тэгээд жил болгон Монголынхаа лиг гэж тоглодог гэсэн. Монголынхаа лиг дөвлийн манай лиг яг хичээлийн амралтанд таараад тэгээд нэг 11 сарын дундаас 1 сар хүртэл ч юм яг Монголынхаа лигтэй болчоод тэгээд буцаад ороод дахиад 3 сараас 10 сар хүртэл Солонгосын сизон гэдэг үг. Тэгээд тэгж дандаа тоглож өгдөг. Ер нь бол Солонгостой илүү хараад тэгээд тийм болохоор ч тэр юм ер нь айгу бас нөө Монголд ирээд тоглонгууд ч гэсэн нэг хүмүүс ингэ шинэ охин ирсэн үг айгу хэлдэг. Уг нь аль багасаа тоглож ирсэн тэгээд хүмүүс айгу тийм сайн Солонгостой хүмүүс яхаа. Одоо яг инфошин маань үндсэн мэрэгчлэн юм. Одоо их сургуульд нэг мэрэгчлэр сурж байгаа. Тэгээд болдог гэсэн шүү дээ. Сүүлд одоо лиг тоглоод ингээ явсан болохоор мэрэгжлийн уйлалын тамирчин гэж Солонгостой бол мэрэгжил яв. Давхар их сургуульд болохоор спортын шинжилгээ гэдэг ингээд суралцдаг. Гэхдээ суралцдаг мөрчлөө давхар одоо бэлтгэлийн цаг илүү мэрэгжлийн тамирчин гэж хэлэхэд ер нь асуудал болсон. Мэрэгжлийн тамирчин орсон. За танаа одоо яг нэг удам давжсан. Одоо жишээ спорт гэдэг ч юм уу тийм урлаг гэдэг чинь удам давжсан гэдэг шүү дээ. Аав нь Монголоос начин. Яшилсэн гэдэг. Тэгээд ээж нь бас яг волейболын багт тавьчих. Тэгээд яг чиний хувьд одоо нэг аав ээжийн нэрийг барьж явах ч гэдэг юм. Тэр нэг хариуцлага тэр санагдав. Ер нь бол бүр багаас тэгээд хаач юусан ингээд аав ээжийг таньдаг хүмүүс ч юм уу тийм хүрээлэл ер нь бол ингээд аав ээжийг нэлээд айгу үнэлдэг айгу мундаг тамирчид мундаг хүмүүс байдаг хүмүүс айгу ихтэйгдүүлсэн багаасаа ер нь тийм яг нэг тийм жоохон тийм сэтгэл байдаг юм бодолч юм уу гээд өө яахгүй гээд нэг хүн аав ээжийнхаа миний одоо нэрээс ингээд аав ээжийнхаа нэг үстэй авч байгаа гэдэг бодол айгу бүр багаасаа тийм суулгацсан байсан нэг бодлын жоохон таатай нэг бодлын тийм бодол байсан болохоор бүр илүү ингэж тайм илүү хичээц юм тийм бас юм болоо гэж боддог. Тэр нь аав ээжийн нөлөөлөл аягүй байсан. Багасаа нөгөө ээж байгаа тавчсан олон жаалаа байсан. Хүмүүс ингээд чи хэдэн настайтай уулзаад ингээд туулсан юм бэ гэдэг юм. Би яг ингээд ерөөс сандуу яг бүр ингээд жоохноос л хүмүүс ингээд зааш доошоор сурцсан шир ингээд би гидснээсээ бүгдээ гарч ирсэн. Өөрөө л байсан даа гэж хэлмээр санагдав. Тэгээд ер нь бол тийм ээж аав хоёрын хачаар спортод ер нь спорт өөрөө ингээд хоёр санагдав ингээд дараа солонгосчууд ингээд мэдэрч гисэндээ ингээд бүр багасаа хичээлсэн болохоор спортын соёлч тийм хүнтэй яаж ярьдаг юм эсвэл олон хүнтэй байх ямар байдаг ч юм ингээд бол нэг спорт ч юм уу ч юм уу нэг тийм талаар ингээд гоё гүн дуулж ингэж яваасаа гэж юм. Одоо ингээд чи Монголд ч тоглож байгаа Солонгост ч тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо соёлын ялгаа гэх юм. За одоо яг ингээд мэрэгжлийн тамирчин Монгол Солонгос тамирчин ялгаа одоо жишээ нь үгдгийн Солонгосын одоо ер нь Монголд маань ингээд спорт байна, урлаг байна. Хүзүүл нь одоо бусад ялангуяа Солонгосын хэмжээнд жишж ярих юм бол боломж болцоо жоохон баг гэдэг ч юм уу тийм орчин нөхцөл хэцүү гэдэг ч юм уу. Тэгэхээр яг энэ Монгол Солонгос хоёрын ялгаа юу вэ? Тэгээд Монголын бас нэг ондоошгч давуу тал ч юм уу гэсэн байна. Тэгэхээр одоо ялгаа гэх юм бол гэхдээ солонгос тийм үү жоохон нэг сэтгэл нийлүүлж одоо ингээл багаас одоо бид нэр одоо багаас ч юм уу одоо K-pop дуу сонсдог ч юм уу эсвэл ингээд K-food ч юм уу ингээд солонгос монголчууд аягүй төвчтэй гэдэг. Тийм байдаг болохоор нэг амар үнээр ингээд гадаад орд очсон юм шиг бол санагдааг яг очиод нэг жоохон соёлын ялгаа юм шиг одоо спортын тийм одоо спортын хэлүүлээ ёс зүй гэх юм уу тэр юмуд нь жоохон чанга. Монголоос илүү чанга жоохон нэг тийм манай аав бол тоглоод хийжэлтэй чи баг нэг хагас зэрэгжүүлэлттэй газар л байгаад тах шиг байт ингээд тэр хэмжээнд яг тийм чанга. Одоо Монголд бол жишээ нь би ингээд байж хатаа 7 өдрийн за нэг ихтэл нэг 4-5 хоног бэлтгэл яг одоо орохдоо өдөрт нэг 2 цаг гарч байгаа. Тэгэж юу нь бэлтгэлээ дэж очиод бол огцон минь ачаалах цаг аягүй их нэмэгдсэн.
хичээлдээ суучаад одоо жишээ нь хийхдээ тэгтээ хичээлээс чөлөө олгодог. Яг бол спортын одоо багтаа гэдэг утгаараа илүү тэнгэр цаг оруулах гэх юм. Өдрийн за хийхдээ юм л одоо ингээд багш нар нуурлаад ч юм эсвэл ингээд хичээхгүйгээ муу байх ч юм уу ямар нэг юм ингээд болохоор ч юм бол бүр ингээд тэр цагаан нэмээд миний л хамгийн их бэлтгэл хийж байгаа нэг 11 цаг яг. Яа. Хоол идэх унтах гэсэн юм л үлдсэн нэг бэлтгэл шүү. Ер нь нэлээд юм өдрийн 3 ч юм уу 4 ч юм уу тийм бэлтгэл шийдэг ачааллын цаг нь хамгийн ялгаад байсан. Тэрнээс эхлээд жоохон тэрнээ тасч чадахгүй жоохон би ч юм уу хурдас ирэх үед тэрнээс бол жоохон хэцүү байсан. Тэрнээс гадна хоол нь айгүй эхлээд нэг идэхэд гоё л яадаг даа. Тэгээс үлдээд жоохон халуун нугатай ч юм уу тэр хийж хэлэх ч юм уу. Тэгээд хиндээ бол тасгүй нэг жижиг байсан. Өөр соёлын ялгаа юм бол ер нь спорт нь л жоохон хүндэтгэл нь юм одоо багш нартайгаа. Тэгээ өөрөөс нь одоо солонгос чинь нэг нас хичээвэл одоо хичээ гэлээ. Тэр нь бас нэлээ өөрөөсөө би ч одоо өөрөөсөө 1 2 нас одоо 3 нас дотроо л ингээд найзуучиг харьцдаг гэж бодсон чинь тийм ялгаа байсан. Ер нь одоо яг гадны орнд ганцаараа юм очиж байгаа шүү дээ. Гурал атсан. Гурал. Тийм гурал. Тэгээд тэр одоо нөгөө хэд тийм нэг найз маань болохоор одоо хүртэл их сургуультай хамт хийж байгаа. Уйлалаас илүү жоохон хичээл дээр төвлөрөөд байгаа. Гэхдээ бэлтгэлээс хамт хийж байгаа. Нэг найз маань болохоор ахлах сургуулиар хамт төгсөөд тэгээд сүүл рүү их сургууль гэсэн. Би бол ахлах сургуулиар төгссөн хоцтой магадгүй гэдэг нэртэй. Тэгээд тэр хоцтой. За яг тэндээс их сургуультай бэлтгэлээ гэдэг юм. одоо яг эх орноосоо яваад гэдэг чинь гадны орнд очиж удаан хугацаагаар өнд ачаалтай ажиллагаад өндөрлөлттэй бэрхшээлтэй эсвэл заримдаа бүр нэг шантармаар үе байсан гэж байна. Энийг зөндөөл ирчихсэн. Энийг солонгос нэвтрүүлгээрээс амар хэлтий дээр Монгол төрөөс хэлж байгаа. Ер нь бол яг эхлээд очихдоо ямар ч юу байсан. Хэлний мэдлэг байсан. Тэгээд за нэг 10 хүртэл тоолоод тэгээд нүсгээ цээжсэн бүдийг очиод тэгээд одоо хичээл шууд хийх юм хэвээр одоо бэлтгэл хийх хүртэл одоо уйлалын үг хэллгүүд гэдэг та. Тийм үг хэллэг хүртэл нөгөө мэдхгүй болохоор тэрнээс болоод бэлтгэлээ яг 100% төвлөрч хийж чадахгүй ч юм уу сайн мэдхгүй ингээд багшны юм заагаад байдаг бид нар нөгөө солонгос хэлээр ойлгох болохоор хийж чадахгүй ч юм уу. Тийм их асуудал байсан. Тэгээд тэрнээс гадна нэг намарт л хийлээсэн. Тэгээд хоёрт нь одоо бэлтгэлийн дээр ачаалал. Тэгээд яг нэг удаа нөгөө бид нар одоо ингээд спортын нэг юм байна одоо нэг хүн л одоо нэг тамирчсан л жоохон буруу үйлдэл хийх юм бол багаараа шийтгүүлдэг. Тэгээд ингээд би буруу юм хийх байсан ч гэсэндээ манай найз хэрэг буруу юм хийсэн гэдэг тиймэрхүү боломжлол гэх юм уу нэг тийм юм бас байсан. Тэгээд яг манай багийн нэг тамирч маань нэг буруу юм хийгээд тэгээд багаараа яг шийтгүүлж тааруулаа. Тэгээд тэмцээн ч гэсэн нэлийн төгцсөн одоо багш нар маань ингээд жоохон өөртөө ч юм нэг имзэг яг ингээд анхааралтай байх хэрэгтэй ч юм уу тийм нөхцөл дээр ирсэн байж байгаа. Тэгээд бид нэр ингээд нэлийн ачаалтай 7 бэлтгэл хийгээд өдрийн яг 4 бэлтгэл хийгээд өглөө үрийн 4 цэрээ 5-т буугаад тэгээ 2 бэлтгэл биш 2 цаг бэлтгэл хийжээд 7-д босгаад за нэг хоолоо идэж жоохон амарчаад дахиад 11 12 гэж бэлтгэл хийлээ. Дахиад 2 3 цаг хийгээд амраад тэгээ дахиад фитнес хийгээл ингээл амраал ингээд тэгээ оройн бэлтгэл гэсэн 11 метр гэж дуусгаад ирсэн. Тэглээд 11. Тэгээ бацаа унтгаа авсаар байтлаа 11. Тэгээд баг 3 4 цаг унтаал. Тэгээ айгу айд үстэй ерөөс солонгосын бэлтгэл нэлээд ихтэй амар байсан юм даа шүү. Ерөөсө хийж үзээгүй юм байсан болохоор ингээд шийтгүүлээд одоо ингээд ганцаараа ингээд нэгийн хамгаалт болчих юм ингээд ганцаараа ингээд бараг амсгаан ингээд дуустал ингээд амар хамгаалт хийлээ. Тэгэл яг нэг тийм амар нөхцөлтэй ингээд нэг өдөрч дуусгүй ингээд 7 хоног яг ингээд явцсан чинь нэлээ шантараад тэгээд яг нэг удаа гэрийн хангаар ярьжсэн ингээд амаг аваарай. Тэгээ өмнө нь ингээд ерөөсө шантарч болохгүй ингээд гэрээ хийгээд ирсэн юм гэж. Одоо ингээд сургуульд одоо ингээд хөвөн төлбөртэй ингээд ийм одоо бүх юмын цаанаас нь хангаж өгдөг гэсэн юм тамирч одоо хувц сунаар юу гэдэг хоолонд бүх юмын цаанаас нь хангуулад очиж байгаа болохоор голоос нь ингээд шантарч болохгүй ингээд дуус төгсөн төслөө ингээд бид нар ч гэсэн ингээд хангаад танаар ч гэсэн ингээд бэлтгэлээ хийгээд багтаа ингээд сайн тоглох хэрэгтэй. Тэгээд гэрээ хийгээд очсон. Тэгээ хэрэг гэрээ суслагдвал төлбөрийг 3 дахин өгөх болно. Сургуулийн төлбөр 3 дахин өгсөн. Мөнгө бодогдоо. Тийм, мөнгөч бодогдсон. За дээрэс нь одоо ингээд яг нэг мөнгнөөс илүү нэг аав ээжийн нэрний юм ингээд орхиноо ингээд солонгос руу уйлал ингээд тоглох болтой амар явсан чинь буцааж чадахгүй шантраа түрээд ирэх юм бол айгүй нэг тийм бардам зан гэх юм нэг яг тийм юм үлдэн надад санагдаад тэгээд за ястас манай шантарч болохгүй дээ гэж бодчих. Яг тэр 7 хоногт бол ингээд бүр үнэхээр стабили ястаа амар төлдөөл хийж бодож буцах юм байна гэх.
Тэгээ яг одоо ингээд нэг өдөр уцсахгүй 7 хоногийн стандарт практик тэгээ тэр үед бол бүр ингээд огт уцгүй. Тэгээ ярьж чадахгүй байж байгаа гэрийнхэн руугаа ярьж чадахгүй. Яг нэлээд хэцүү 7 хоног байж байгаа. Тэгээд яг сүүлийнхаа өдрөө яг бид нэг 5 минут буцаар явж өгөө. Тест шууд яриа л ингээл. Тэгээд тэр үед яг манай ээж байгаа байхгүй. Тэгээ би шууд ингээл хич руугаа яриа л ингээл. Заашаа шууд ойлаа л ингээл. Намайг авцгаа. Намайг аваад би өстө одоо өстө чадахгүй юм байна. Би яг өстө үнэхээр чадахгүй юм байл гээл заа. Тэгэл өстө уг нь одоо гэрээхэн ч гэсэн тэгдэггүй байхгүй. Айлшилх гээд тэгсээд ичээд өөртөө тийм одоо юутай юм чам. Суурьтай бид нар ч спортын суурьтай тэгчээртэй хүмүүс л харж байгаа. Хэр баргийн ингээл яддаг байхгүй. Тэгээ намайг тэгэж хийхийг сонсоо бүр тэгсэн юм ингээд. За тэгээ. Яшиг болио. Хизээч ингэж хэлгэргүй хөвгттэй. Тэгээ бүр ингээд зовцсон цагтаа манай бүр шууд ингээд маргааш настай охтуудыг авъя гэдэг нөгөө хамт ирсэн найзуудын маань гэрийнхэн рүү ч гэсэн ингээд ярьсан гэж байхгүй. Тэгээд шууд одоо бид нар ч багштай одоо өөртөө хэлээ бодож байгаа тийм багштай маргааш шууд өглөөч гэдэг багшаа за гэдэг чадахгүй байна ингэж хилтийлээ үлээр чадахгүй байна гэдэг яг үндэ тийм сайжруулах бэлтгэлээс илүү ингээд яг ингээд шийдгүүлсэн бэлтгэл байгаадсан болохоор бүр тэгж хэцүүсэн байхгүй. Тэгээд очисон чинь энэ бол ингээд жилдээ нэг та нар хэрвээ ингээд буруу юм хийвэл ингээд нэг жоох ингээд хүүхдүүдийг дайрдаг. Одоо ингээд хитрхи дураараа задраа бол энэ спортод бол айгу ёс зүйгүй тэгээ ер нь одоо хүмүүнд ч гэсэн нөлөөлдөг тоглолт тийм. Тэгээд ийм барьдаг юм зүгээр юу юм аа. Одоо нэг төрлийн арга барил юм аа. Тэгээд нэг удахгүй яг ингээд 7 хоног л гэтэл нэг 7 хоног 2 болноо. Тэгээд яг болчихноо. Чи яг дахиад жоохон бодоод үзээ. Тэгээд нэг тэмцээнд төгсөн юмсахгүй. Тэгээд тэр тэмцээнд дуустал чи яг бодож байгаа. Чамайг бол явуулаад өгөө. Би тэр мөнгө авахгүй юусан. Очоод нэг 6 сар л болчихсон баг. Тэгэл за тэгвэл хийгээд та гэл. Тэгж амар зоох гэж таны одоо яг би ингэж өөрөөр мөрөө босхгүй гэж за яг ойлголоо ингээд хэцүү байгаа юм байна ойлголоо гэж шилээд. Тэгээ маргаашаас яг адилхан бэлтгэл дахиад ороод байсан. Тэгэл за нэг сар төвчл үзээгээд тэгээд яг тэн дээр төвцөндөө ер нь айгүй баярлдаг. Тэгээд аваад гарцсан та тий. Тэрний давсны араас ер нь ирсэн юмуд нь арай тэрийг давцсан учраас гэдэг юм сэтгэл зүй ингээд нэг арай шатах тийм нэг шатагдсан. Тэгээ хэрвээ тэр үед шатраа буцсан бол одоо байгаа юм надад айлж байхгүй. Тэгээ тэр үед аваа гарсан энэ хүчтэй л айгүй баярлаг та. Баярлалаа. Тэрээс тийм одоо яг одоо энэ хүчтэй адилхан яг волейбол тэгэхээр дуртай зүрх сэтгэл тэгэхээр баг волейболын бөмбөг шиг цогцолдог гэх юм уу тийм хүүхдүүд залуу хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүдэд хандаж хэлэхэд чи одоо яг ямар гарц гаргалгаагаар одоо хүсэлт авсан байх юм уу эсвэл чи хүсэлтэд өгсөн байх юм тэр холбоос яаж авах үс нэг бас нөгөө бусад хүүхдүүд мэдхгүй яаж одоо гадагшаа өөрийгөө танилцуулах мэдхгүй байж магадгүй тэгэхээр мэдээлэл чанартай юм талаар. За эхлээд болохоор юу юм манай нөгөө тэр Монголд байсан баг маань Инокура Монтик гэж байсан. Одоо л тэгтээ багталсан. Тэр үед нэлээд тийм тийм Монголын болол нэлээд тийм өндөр одоо дандаа тийм нэгдүгээр гарт манай дээд үеийн ихчнэр аяг мундаг тамирч байсан. Тэгээд тэр юуны клубын маань захирлын өөрөө солонгос байсан л гоо. Тэгээд солонгос байсан. Тэгээд эдэн оноос хойш байсан гэсэн үү? За 2000 нэлээд дээр үстэй. Би бол баг 4-5 таар тийм хэшиг нэшээ үзтэй нэгштэй солонгос захиралтай баг байсан. Тэгээд тэр багийн маань захирал одоо ингээд миний одоо гентэй ч юм уу ингээд цаашдаа ингээд нэлээд дахиад өсөх чадвартай ч юм уу тэгэж айгу хараад тэгээд ингээд намайг солонгос яваач гэж айгу хүсэл ингээд надад өгсөн. Тэгээд одоо тэгтээ нөгөө баг маань таарсан. Тэгээд тэгэж орсон. Тэгээд дээрээс нь очингуудаа шууд ингээд тэр сургуулийн харьяалт болсон юм. Тэр сургуулиас нь цаанаас нь одоо намайг харж хандаад явцсан. Тэгээд манай сургууль тэгтээ иншликс тамирч гэдэг дараа одоо зүгээр нэг энгийн нөгөө Монгол хүүхдүүд ч гэсэн нөгөө сургалтаар зүгээр хичээл хийхээр аягүй байдаг. Тэгээд одоо намайг оцтоос өшч зүгээр сурахаар явдаг хүүхдүүд ч гэсэн давдаг. Тэгээд дээрээс нь хэрвээ ингээд өндөр одоо тэгтээ ингээд солонгос тамирчлаа өөрсдөө ч гэсэндээ одоо өндөрийн хувьд бол монголчуудаас жоохон жижигхэн тийм учраас өндөр нэгт гардаг эсвэл нөгөө чадварын хараад тэгээд хэрвээ тэрэнд нь одоо манай багш нарын сэтгэл нийцэх тийм тамирчид байх юм бол нэг жилдээ ч юм уу 1-2 тамирч авдаг байгаа. Гэхдээ нэг хэцүү юм болохоор намайг анх очиж байхад бид нөгөө буруулаацсан хэлсэн шүү дээ 20 найзтай уулзсан. Гэхдээ нөгөө гадаад тамирчин талбай дээр нэг л харах боломжтой.
гадаад одоо 3 тамирчнаас нэг нь л тэмцээнд орно гэсэн. Тийм учраас манай хоёр найз ч ихтэй жоохон хэцүү байсан гэж би боддог. Тэгээд дээрэс нь тийм бол бас яг ганцаараа очиж сурах гэхээр бас ганцаараа бол хэцүү. Тийм учраас тийм юм бол хоёр нуулаач юм. Тэгээд дээрэс нь анаа сургуультай бас холбогдож болох юм шиг байна. Тийм. Тэгээд ер нь бол нэлээд өнгөрч хүмүүс чадвар хараад тэгээд хэр баргийн энд ер нь гэхдээ би өөр ачаалттай гэлтэй хийх хийдэг гэсэн. Одоо хичнээнийхаа дээд үгтэй. Тийм учраас чадвар даах, тийм ачаалттай чадвартай дээрээс нь тийм яг үнээр болол тустай бол яг тэгээд тэр 7 хоног үгүй би шантарлаа гэж буцахгүй гэвэл яг тийм амарчд манай багш нар санагдаж байна. Монгол аялыг амуугаас